Тэр охин голоон харалтал гомдвол гомдохороо л нэг болсон. Гизэг үсэндээ тууз цэцгэлдэг охин хэрнээ хөөхөмсөв зан гаргаж үе мултарсан эртээ намрын зангуу шиг зууралдаад салахгүй. Тэрэндээ ухаангүй баярлаж хатуу хөтөө үгийг дааж гарах төвчээр олдог байлаа. Намрын адаг сарын хуучаар тэр гадсаан тойрсон өнчим ботох шиг намайг тойрч иргэн ярддаг утаснаас уяатай боллоо. Утасч ингэнэх болгонд би ар гэрийнхнийхээ өмнө их л нүгэл хилэнцтэй юм шиг сандарч тавьдж хөлсөж хийхэр тагсан. Чухамдаа тэрний онож хэлснээр би гэдэг хүн хүрэл чулуун зүрхтэн болж таарч байна. Гэвч би утасдахыг далдуурхан үгүйлж сэтгэлдээ битүүг эгэлзээ төрүүлдэг. Энэнэ зөвхөн цагаан чулуун зүрхтэн болсных ч юм билүү хэн мэдлээ дээ. Байна уу? Байна. Түүний хоолой чичирхийлээд чимээгүй боллоо. Миний зүрх бүлэглэж төгшөөрлөө. Тэр өвдөж өгсөн болов уу? Аль эсвэл хэн нэгэнд гомдсон болов уу? Яасан бол тоо? Онцгой тааврын манан түүний эрх инхри дуужиж ирхээлэн зам гарлаа. Дөрүлгэр аллах нүд нь нулимстай юм шиг санагдаж. Охин хүний гинэн эмзэг сэтгэлдэн дээлдэж, тоосдох хорвоогийн замаас дэм тус ирэн амьдралын алдах онохын авралгүй юм байхад бэ гэдэг хүн хөндөй хөсөр хандаж улаан голын урж болно гэж юу? Эргэлзээ надад төрөлөө. Чи зүгээр үү? Яасан үүмэлчихсэн үү? Гэг. Чамайг ордоо уцдахгүй болохоор чинь яаж гсэн бол та гэг. Та юу хийж байгаа? Би цай чамж байна. Эхнэр чинь байхгүй мүү? Байгаа л да. Харин чи юу хийж байгаа? Тэгээд цонхоор юу харагдаж байна? Модны мөчөр салхинд жичрээд л навч нь тасарч унаж байна. Нэг навч тасарч унаад эргэлцээр л хүй хараач яг миний өмнө тасраад унцглаа. Бараг шарлаагүй ногоонороо навчмаа. Амтай юм шиг үзүүр нь атарч хөдлөөд л ах юм. Навч амтай байдаг юм уу? Навч юу? Мөчрөн тасраагүй байгаа цагт дахиад ургах байлгүй те. Энэ навч дахиж урахгүй штэ.
Би энийг дурсал олгож авч хадгаллаа. Чи өөрөө мэдхгүй дөө. Хөөе. Чи аваагаасаа сал. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Аваагаасаа салаа. Сал. Нөхрөөрөө орондоо цай зөөлгөөд л өөр хүн байсан бол өмнө нь сүгдөгч байсан билүү хэн мэдлээ. Чиний санаанд яаж ийм орж ийнэ? Чи чинь сурагч үсттэй. Ийм ярьж байгаа чи хичээлээ давтаач. Хичээлээ давт гэснээс өнөөдөр би 18 хүрч байгаа ш. Тэгвэл чамд би баяр хүргэж хийдэ. Гэлалаа. Надад чихэр хэрэггүй. Ингээд та завтай юу? Гадаа салхи тогтчихвч. Би завгүй байна. Тэгээд чи аваагаасаа айгаа юу? Аваагийнхаа ашиг дагаж аялаад л. Заац. Би гадагшаа гарлаа. Чи хаашаа гарах гэж байгаа? Өнөөдөр нэг хүн миний төрсөн өдрийг тэмдэглэе гэж гуйгаад. Тэр чинь хээ юм бэ? Манай байранд байдгийг. Тэр чинь тэгээд их сайн хүн үү? Яах вэ? Чи Охин гэж дуудуулахал болно нийт. байна уу? Байна уу? Үнчин ганц навч. Амьсгал нь тасрах гэж байгаа юм шиг хөдлөөд л байна. Утас тасарлаа. Төвний гуниг зангирсан нэмийн царай манан дунд уусан шингэх шиг. Эхнэр маань гал тогоонд сав сууло торчигнуулах туулдан. Сэтгэлд шимүүсээрээ навчсан далд уянгийн хөг алдарч. Уйтгарын хар сүдэр цээжнээс огшин нүд бүрэлзүүлэн харанхуйллаа. Тэнгэрийн уудамд салхины аясаар хөвөгч хурхан үйлсийн уйхийг навчсан халуун намрын шаргал наран туяагаараа бодож хараахан шингээгүй байлаа. Утас Жингэнс.